Зохиолыг бичсэн Нэмарагчаагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Батболдын Очор. Энэхүү зохиолын бүтэн хувилбар M-Book аппликейшн болон M-Book вебсайтад орлоо. Цагийн зүү давхцсан тохиож шөнө дунд ирснийг илтгэн. Хананд бэхэлж тогтоосон ухаалаг зурагтаар Бигжигийн хайрлагийн дууны клип гарч байхаажээ. Харин түүний эсрэг талд гоёмсог арьсан буудангийн түжлэг налаад 30 орчим насны нэгэн залуу уйтайхан сууж хаа нэгхэн пив шимсээр. Тэр нэн ихэр бодолд дарагджээ. Тэмдээ ч араасан гисээр ойртох хэн нэг тэр огтхон ч анзаарч мэдсэнгүй. Гэвч хүн улам бүрэл түүний араас ойртоно. Гартаа барьсан пивнасaan нэг сайн балгасан залуу сая л нэг чимээ авах мэт болж толгоогоо үл ялэг эргүүллээ. Хулсан шалан дээгүүр хөлөө зөөлөн чирэх мэт анир түүний сонор юг нь эрэхгүй хатгав. Залуу ааж ухнаар толгоогоо эргүүлж чимээ гаргасан зүгт хараад айдуухан инээмсэглэн. Миний хар унтахгүй яасан хүүхдүүд. Ийн хэлсэн залуугийн царай хоромхон зуурт хувьсгийгээд үгээж гүйцэж чадалгүй угсхийн бослоо. Түүний өмнө өрөөсөн гартаан галтгооны том хутга барьсан эхнэр нь амьгүй мэт цэхийсэн нүдээр гөлрөн ширтэж амаа томоос том ангайлгаад шүлсэн савируулсаар зогсох ажээ. Залуу арагш багхан ухарлаа. Бүсгүй хутгаан ааж ухнаар дээш далаагаад хөлөөн чирсээр өмнөөс нь алхана. Ингэхдээ замд таарсан буудэнд тулаад түрхэн зогсжээ. Хараа чи яач вэ? Залуу зөөлөн шивнсээр итгэл муутайхан урагшаа нэг алхав. Одоо сайтар харвал эхнэрийнх нь барьсан том хар байлуусанд улаан цус битүү бялдсан байх бөгөөд унтлахын хувцсных нь энгэр хэсэг тэр аяараа цусанд цоохорцсон үзэгдэн. Бүсгүй буудэнд тэглэж хэсэг саадснаа ааж ухнаар тойрч нөхрийнхөө өөдөөс төглөө. Энэ л үед хэрэг бичтэснийг ойлгосон залуу ганцхан ухсгийж эхнэрэн тэрий хадтал нь түлхэж унагчгаад хүүхдийн өрөөлөө хар ирчээрэн гүйв. Гэвч тэр хэдий хожимджээ. Оройхон ажлаас ирэхэд нь амар тайван нойрсож байсан хоёр бяцхан охин нь одоо үгүй болсон байв. Ягаан болоод цагаан өнгөтэй охтынх нь нэмгэн хүнжлийн дотроос улаан цус нэвчин асгарчээ. Залуу чичирсээр зогсоно. Тэн зогсохдоо ардан ирээд байсан эхнэрийгээ ч мэдсэнгүй. Тэрч бүхэл 30-аад сантиметрийн урттай хурцгаар байлуус хавирган завсраар нь шургаж халуун зүрхийг нь хаг татхыг ч мэдэрсэнгүй. Залуу чимээгүйхнээр газарт сөхөрж суугаад нүдэн ааж ухнаар анилаа. Харин бүсгүй гартаан байх хутгаан нөхрийнхөө биеэс салгалгүй тэр хэвээр нүлдээгээд арагшаа хэрэглээ. Тэр чимээгүйхэн явсаар тагтан дээр гарав. Түүний нүд амьгүй мэт гөлөрсөн хэвээр байх бөгөөд ам нь ангайсан хэвээр. Их хотын нүсэр нүргэн завсаргүй хангинаж эрчлэн шуугих хүйтэн сайлах бүхий л биеийг нь зайгүй шахуурдавч бүсгүй ажирсангүй. Тэр 26 давхрын тагтнаас доош чимээгүйхэн халлаа. Түүнээс ямархан чаваа үл гарна. Харин битүү бетоноор цардсан хатуу газарт хүрэхийн өмнөх тэрхэн мөчөд бүсгүй нүдэ нэгэнтээ цавчлаад ээж хэмээн чангаар хашгирлаа. Яг л эцсийн мөчөд өөрийн ухааныг олвоо гэлтэй. Гэвч дэндүү хожимдсан байв. Бүсгүй хашгирах дууны араас тасхийг ганцхан чимээ чангаар хадаж өндөр барилгууд бүхий нэгэн хотгоныг бүглүүхэн анираар цуурайтуулах нь тэрэ. Совд гүн нойрноос цочин сэрж угсхийн өндөлөө. Тэр усан хулган болтлон хөлөрсөн байхаажээ. Дөөний тогтож чадахгүй тонгочих зүрх нь эгээл амаар нь гараад ирэх нүгэлтэй байх бөгөөд амьсгал нь үе үе давхцаж бие нь үл ялэг чичрэнэ. Дахиад л үгүй би одоо залхаж байна. Айж байна. Би хүсэхгүй байна. Бүсгүй энэ шивнсээр орноос аажуухан боосч энд тэнд гიშгэлсээр угаалгын өрөөндөө оров.
Тэр шүршүүрийн усыг нэмэгцэн унтлахын хувцаанд тайлаад шалан дээр эмх замбраагүй хаж орхилоо. Халуун бүлээн ус бүхий л биеийг нь элбэх мэт болох үед сувд багахан тайвширч саял нэг уртаар амьсгал авав. Тэр нүдэн зөөлөн анаад хан түшиж зогслоо. Төвний чихэнд гагцхүү шагин асгарах шүршүүрийн усны чимээл сонсогдов. Ийм байхын ч нэн амар амгалан гэлтэй. Унтлахын өрөөнд орхисон төвний гар утсанд дуудлага ирж байхад ч бүсгүй тоосонгүй. Дуудлага төдхөн тасарлаа. Харин араас нь залгаад мессеж ирж байх нь дуулдана. Гэвч сувд ажиггүй хэвээр нүдэн анж зогссоор. Эцэст нь тэр алгуурхнаар доош сууж хоёр гараараа өвдгөн тэвэрлээ. Нарийн ширхэгтэй бүлээн ус түүний дээрээс садран буусаар сувд нүдэ нээв. Онгорхоо оргисон угаалгын өрөөний үүдэнд хэн нэгэн зогсож байх мэт харагдана. Бүсгүй зүрхний цохилд дахиад л түргсээд иржээ. Тэр нүдэн хоромхон шудраад үүд тийшээ сайтархаар ав. Өрөөний үүд чихтэй багахан цаадах хонголд үнэхээр л хэн нэгэн зогсох ажээ. Гэвч хонглын гэрлийг асаагаагүй тул уг хүн сүүдэр төдий хар зүглэл болж харагдана. Бүсгүй аажуухан өндөөж шаланд хаж оргисон унтлахын хувцаанд тэмтэрлээ. Гэтэл үүд чигтэйгээс сон хэрнэн бөглүүхэн инээх эр хүний дун хоромхон хадаад өнөөх хүний хамтаар уусах мэт арилж үгүй болох нь тэр. Сувд нойтон биендээ хувцаан өмсөд угаалгын өрөөнөөс гарав. Хүн байсангүй. Тэр зөөлөн бас болгоомжлох мэт явсаар унтлахын өрөөндөө орж утасныхаа дэлгэцийг нээлээ. 99.11-т дугаараас дуудлага ирсэн байх бөгөөд дансанд нь орлого хийснийг гэрчлэх гүйлгээний мессеж ирсэн харагдана. Түүнд 100 сая төгрөг оржээ. Харин гүйлгээний утга дээр санал хүчинтэй байгаа шүү гэх үгс харагдана. Сувд уртаар санаа алдаад гар утсаан орны дэрэгдэх шүүгэн дээр зөөлөн тавьж орхиод хөнжилтөн шурглаа. Ханын цаг шөнийн 3 цаг 30 минутыг заах бөгөөд өвлийн урт шөнө барагдах яагаачгүй байгааг илтгэх мэт. Бүсгүй чимээгүйхэн мэгшсээр хөнжилтөн шурглаа. Бүүдгэр цагаан наран ургаж хэдийнэ мандаад бүртгэж үлгүй тэнгэрт өргөсөн зул мэт үзэгдэн. Хүнхэр их уулсын багахан хэмжээр болох хөвлгөр ногоон гацууруудын дундаас хэдэн байшингийн дээвэр орчноосоо ялгарч харагдана. Энд байх ижил өнгө төрхтэй баггүй гойхон гээд хэлж болох хоёр давхар арваатхан байшингийн нэгэнд сувд бүсгүй амьдрах билээ. Цонхоор тусах нарны туяа нэмгэн торгон хөнчлөх нь гаднаас төнөж эхлэх үед л сувд нойрноос нь сэрлээ. Тэр дахиад элдэв болж сэрэлгүйгээр сайтар унтсан бололтой. Бүсгүй нөмөрсөн хөнжлөн аажуухнаар доош болгож ханандах цагийг харвал өдрийн 1 цаг аль хэдийнэ өнгөрсөн харагдана. Ашгүй дээ. Сувд ин хилээд дуртай дургүй орноосоо босов. Угаас түүнд яарах ажил гэж үгүй юм. Тэр орчлон дээр ойр ганцаараа гэж хэлж болох нэгэн бөгөөд өдгөө маш чинэлэг амьдрна. Хотын төвийн аль өндөр зэрэглэл бүхий газруудад байх олон метр квадраттай тансаг зэрэглэлийн 5 байр, сольж унах том жижиг 3 машин нь түүнийг чинэлэг нэгэн гэж маргах зүйлгүй илтгэн. Гэвч тэр сүүлийн 3 сарын турш энэхүү цуслангийн байшингаасан толгой зүхэлгаагүй байлээ. Төдхөн халуун кофе барьсаар буудэнд тухалсан бүсгүй зурагтны удирдлага шүүрэн авч дурын сувгийг нээлээ. Анхаарлыг нь татах онц зүйл гараагүй аж. Сувд бодлогоширсоор халуун хар кофеноосоо ганц нэгхэн оочлоо. Одоо хангалттай би болмоор байна. Цаашид төвчихгүй. Дөөнийг ийм бодохтой зэрэгцээд зурагтаар гарч буй мэдээ анхаарлыг нь татав. Тэнд нэгэн залуухан бүсгүй бага насны хоёр охиныг нөхрийнх нь хамт хөнөөж орхиод өөрөө өндрөөс үсэрж амиа хорлсон тухай гарна. Сувд зурагт тийшээ нүдэ цавчилгүй ширцээр хэсэг сууснаа тэсгэл алдрах мэт удирдлагыг шүүрэн авч зурагтаа унтраалаа.
Үгүй энэ буруу. Бүр ихнээсээ л буруу байсан. Бүсгүй зүрхэртэл уйлж эхэллээ. Гэсэн ч 2 давхар 8 өрөө бүхий гоёмсог ханхаа байшинд нь түүнийг аргадах хэнч байсангүй. Бүсгүй улам чангаар мэгшин уйлсаар. Ингэхдээ ээжигээ л дуудаж зүрхэртэл уйлсаар байх вүлээ. Миний охин одоо бас хичээлдэн яв. Ээжийнхэн энэ дуудах дуунаар охин нүдэ нэв. 5 хантай гэрийнх нь өнгө будаг муутайхан уйн нүднээ нэглээд өртлөө. Сувд охин угсгэж босоод ээжигээ цоргих мэт ширтэн. Ээж нь түүний өмнө инээмсэглсээр суух бөгөөд галын өмнө суух аав нь хоньны хөлдөг уйнаас нэмгэн зорж байх харагдана. Охин их л ай муутайгаар хичээлэл гэхийн хинт хэрэгтэй юм. Тэгээд ч өнөөдөр би даалттай. Битгий дуудаад хүн сэрийгээд байл та. Гэж хэлээд эргэж хүнжилдөн шургав. Юу гэсэн үг вэ охин минь? Хичээлдэн явалгүй яах вэ? Үгүй би явахгүй. Яагаад вэ миний охин? Би даалттай гэж би хэлээд нь штэ. За тэгвэл яах вэ? Аав нь шинэ хоньны мах авчирсан. Охиндоо хар шүл хийж өгнө гэдэл. Та хоёр өөрсдөө наатахад хар шүлгэн шүү. Их охин хоёрын дунд энэ мэт яриа өрнсөөр чимээгүй болцгоо. Хөөрхий их аажуухан босоод нөхөр өдөөгөө харж мөр хавчна. Харин хоньны хөлдөг уяыг хутгаар зорж суусан нөхөр нь хариу болгож муухан инээгээд нүдэн ирмлээ. Сувд энэ бүхнийг эргэж сансаар нулимсан арчина. Түүний гарт байх хар кофен дуусалгүйгээр хэдийнэ хөржээ. Сувд аажуухнаар толгоо өргөж хананд байх эцэг ихэнхэн зургийг хэсэг ширтээд ээжээ аава намайг уучлаарай. Миний буруу. Гэж чичирсэн хоолоогоор шивнэн. Энэ зуурт үүдний хон хангинаж бүсгүйг тарчлаант байдлаас нь түрхэн боловч салгалаа. Тэр годхиж босоод шатаар доош уруудаж үүдэндээ хүрв. 7 хоног бүр хүнс хүргэж ирдэг хүргэлтийн газрын жолооч залуу байхаач. Залууг төвшин гэн. Тэрээр энэ 3 сарын хугацаанд хүнс хүргэх гэж энд лавтай 10 ирсэн байх. Сувд хормхон зуурт нулимсан арчаад хаалгаа нээлээ. Сайн байна уу? Би таны захиалсан хүнсийг оролдоо. Би мэдэж байгаа шүү дээ. За. Төвшин арагшаа эргэж. За түрглээрээ манайхаа. Гэхдээ зэрэгцээд 2 залуу хайрцагдаж битүүмжилсэн зүйлийг тэрвэрсээр орж ирэв. Сувд үүдэндээ чимээгүй зогссоор тэдний үйлдэл нэг бүрийг ажина. Үнэндээ тэднийг биш төвшинг тэн ширцээр зогсох ажээ. Гэвч хүргэлтийн залуус ажлаа дуусгаад явах болжээ. Сувд баярлалаа гэж дуулах төдий хэлснээс өөрийг хэлж чадалгүй ганцаараа үлдэв. Энэ мөчөд өвлийн богино өдөр юу юугүй л цаашилж үдшийн сарал бүрий бүтэн нөмөрхөн тэрэ. Оройжин бөглөрсөн хотын их зам одоо л нэг багхан чөлөөтэй болжээ. Замын түгжрэл буурахад ажлаасаа гарч заншсан дөлгөн их л яруухан алгасаар машиндаа хүрв. Дөлгөн бол өдгөө нас дөнгөж 30 хүрч яваа залуу бөгөөд томоохон банкнд салбарын захирлын алба хашдаг нэгэн. Тэрээр ажлын газрынхаа бие нэг давхрын зогсоолд байнга тавьдаг гялгар хар өнгөтэй G-класс машиныхаа арьсан суудалд тухалж голын толинд нь нэгэнтээ толдов. Өнөөг хүртэл эхнэр хүүхэдгүй яваа биелэгжүү залуу. Энэ баасан гаргийн үдшийг бүтэн 7 хоногийн турш ихэд яарсаар хүлээсэн ажээ. Нүүрэндээ үйл ялэг энэмсэглэл тодруулсан дөлгөн машинаа асаамагцсан гар утсаа гаргаж хэн нэгэн рүү залгав. Бүртгэгч үлгүй тэнгэрт одод хэдийнэн төвжээ.
Багхан моддын захад байрлах хоёр давхар дүнзэн байшингийн цонх бүрээр доторх гэрлэн туяарч харагдана. Харин байшингийн тагтан дээр хоёр залуу зэрэгсэж согсоод хаанаг пив шимсээр тамхины галыг улалзуулан байхаачээ. Бас л хүүтэн байна шүү те. Туранхай шар залуу ин хилээд дэрэгдэн зогсох залуу руу инээсээр харна. Тэгтэн тагтны хашлаг тохиолдож согсоод тамхилж алсан бахин бор залуу томжиргүй инээгээд "Зэвэр агаар шүү дээ хөшөө. Утаанаас салдгүй бидэнд бөөн витамин гэсэн үг шүү дээ" гэж хэлээд зүүн гартан барьсан шилтэ пивнасаа гүдгүд хийтэл залгилав. Энэ залууг эрхмээ гэх бол туранхай шар залууг сайхнаа гэн. Тэд хоёул дөлгөөнийг хүлээж суугаа найзууд нь юм. Сайхнаач мөн шилтэ пивнасаа багхан балгаад үл ялэг биеэн шилгээв. Үнээс нь харахад ууж буй пив уулын мод дагсан жавар хоёр дөөнд төдийл таатай бус хүйтэн байгаа гэдг нь нээлт. Гэсэн ч тэр инээмсэглсээр утасныхаа цагийг хараад "Цаадах чинь яачих вэ? Одоо ирчихмээр юм аа. Залах уу?" Гэхдээ эрхмээ нүдэн өнөлгөж нэгэн зүгт ширтээд "Тэр нэг машин замаас салж байна. Бараг мөн баха" гэлээ. Үнэхээр ч төв замаас салаад шорон зам өгсөөр ганц машин айсвэ. "За тийм байлгүй дээ. Тоогоо тэнцвэлчгээд хүлээгээд байхад." Сайхнаа ингэж хэлэхдээ ард тийшээ толгой эргүүлж цонх руу харна. Тагтны цаадах цонхоор тухлаг буудэнд шигдэж суусан 3 охин харагдах ажээ. Энэ мөчөд дөлгөөний гялгар хар тэрэг нүргэлтэл хаазалсаар байшингийн өмнө ирж зогсов. Эрхмээ инээсээр машины дээрээс хэсэг хараад царайгаан үл ялэг бараалгаж, сайхнаач мөн өөдөөс нь хараад гайхсан царай гаргаж мөрөн хавчлаа. Эрхмээ "Энэ тэнэг чинь ямар хүүхэн даагуулад ирвэ? 3 гайгүй охин онилчгаад байхад чи хэлээгүй мүү?" гэв. Үнэхээр л машинаасаа дөнгөж буух төвшингийн эсрэг талын суудалд үл таних нэгэн бүсгүй суугаа харагдана. "Хэлсэн штэ өгшөө. За цаадах чинь өөрөө мэдж байгаа байлгүй дээ орой." Эрхмээ дуртай дургүй сайхнаг дагсаар эргэж байшин руу оров. Энэ үед дөлгөөн машина түгжиж байхын сонсогдоно. "За охтууд өөдөөгүй үсттэй. Зүгээр штэ яавал гэж. Алив наад хоол унданаасаа идээрээ манай хүн ирчихлээ." Охид болоод эрхмээ сайхнаа нарыг ин ярилцсаар шуугилдаж байхад гаднаас дөлгөөн орж ирлээ. Тэр шуудхан л гадуур хувцаан тайлах зуурaan "За орой минь ёстой уучлаарай. Жаахан түгжирчглээ" гэсээр инээд алдана. Огтж түүнд хариу болгож инээлтсээр нэрэн хэлэлцэж тэр хүндээ танилцаад амжлаа. Харин эрхмээ сайхнаа хоёр бие биенээ харсаар мөн л гайхширна. Дөлгөнтэй хамт явсан бүсгүй орж ирээгүйд тэд ийн гайхах билээ. Тэгтэл эрхмээ "Ой дөлгөөнө хөгшөө, хамт ирсэн хүнээ яачихсан? Буцаад явах байсан юм уу?" гэж гайхсан байдалтай асуухан тэр. Дөлгөөн бүр чихээр гайхаж эрхмээ рүү хараад "Юу хүн бэ хөгшөө? Би ганцаараа ирсэн штэ" гэд сайхнаа тийшээ бас харлаа. Сайхнаа чимээгүйхэн өнгөж тагтны цонхоор гадагшаа харав. Байшингийн гадаах гэрэлд машины урд шил тодхон харагдах бөгөөд жолоочийн хажуугийн суудалд эмэгтэй хүн сууж байгаа нь нүднэн илхэн үзэгдэнэ. Сайхнаа эргэж дөлгөөн рүү хараад "Чи чинь согтуу явам уу? Ирээд хараач тээ" гэв. Дөлгөөн угс хийж сайхнагийн дэргэд ирээд цонхоор өнгөөлөө. Машинд нь хинч байсангүй. Энэ удаад сайхнагийн нүдэнд ч бас өнөх бүсгүй үзэгдсэнгүй. Дөлгөөн сайхнаа тийш их л янз муутай хараад үг дуугүй хэрэглээ. Сайхнаа бүр ихээр гайхаж машиныг ширтсээр. Гэвч тэнд үнэхээр хинч байсангүй. "Новш" гэж сайхнаа ин хилээд инээд алдсаар ширээ тийшээ эргэв. Цагийн зүү тасралтгүй эргэсээр шүн дундыг хэдийнэн гэтэлжээ.
Үл таних 3 охинтой зайгүй ууж завсаргүй тэврэлцээр суух 3 залууч баггүй хөлчүүрхэд ирэв. Нас дөнгөж 20 шүргэж яваа гэмээр 3 охин бүгдээр оюутан гэх. Гэхдээ өөрсдөөсөө 10 гаруй насаар ах ирчүүдтэй энэ сурмаг байхыг нь үзэхэд бага охид гэж хэлэхэргүй ажээ. Гэвч энэ нь мань гуравт юуны хамаа. Тэдний үг олшорч үйлдэл бүр нь нэг л тийшээ улам хазаасаар. Номыг их турхан цагаан охиныг хүзүүдж суусан Дөлгөн гартаа барьсан шилэн аяхтай вискиг нэг амсгаагаар хөнтөрчгөөд дэрэгдэг охин руугаа аажуухан эргэж харав. Гэвч тэр таг хөшөж орхилоо. Төвний хажууд залуухан охин биш шингэн цагаан үс нь талбар тийшээ сэгсэж унжсан үзээрийн царайтай эмгэн хүн сууж байхажээ. Дөлгөн муухай орилсоор буудангаас огт хариж босов. Давхын цочсон бусд нь гайхсан нүдээр түүнийг ширтэн. Одоо үзвэл өнөөх охин бах байдгаараа л байхаач. Гэхдээ багхан айсан бололтой суун. Ирхмээ тэгэхэд Дөлгөн тийшээ муухай харсаар босч ирээд чи чинь яава солиотом яаж чадах юм бэ? Гэж шивнэг зэмлэхийн дундуур зөөлөн өгүүлв. Дөлгөнд хэлэх үг олдсонгүй тул бүгдээс уучлалгүйгээд эргэж суудалтан суулаа. Гэвч орчны уур амьсгал нэг л биш болжээ. Өнөөдөрхөн танилцсан оюутан охид дор бүрнээл биеийг цэгнэж үг нь цөөрсөн байв. Дөлгөн дахин нэг хундаг тогтоогоод уртаар амьсгал авлаа. Яг энэ мөчөд байшингийн урд тавьж орхисон түүний машины дууд дохион асар чангаар хангинахан дээр бүгд л давхын цочлоо. Дөлгөн угсгэж босоод цонхоорон харав. Машины дууд дохио завсаргүй хангинаж бүхэл гэрэл нь нүд гэлбэлзууж анивчна. Хараал идэж юу вэ? Дөлгөн машиныхаа түлхүүрийг шүрч аваад дохиог нь унтрав. Гэтэл түүний чихэнд бүгдийг нь алаа гэх эмэгтэй хүний дуу зөөлнөр сонсогдхон тэр. Залуу мөн л давхиж сочоод орчноо гүйлгэж харна. Ширээ тойрч суусан хിവэр байх бусд нь түүний үйлдэл нэг бүрийг ажсаар огтын чимээгүй сууцгааж байхаач. Гэсэн ч Дөлгөн саяын үгийг сонссондоо итгэлтэй байсан тул охид дээр харцаан тогтоолоо. Тэгснэн "Эмбэ, энэ ч сая үг хэлсэн бэ?" Гэсээр нүдэн гөлөөлгөж урагшаа багхан алхав. Энэ удаа охтууд үнэхээр их айжээ. Тэд бие биенээдээ хараад гар цүнхнүүдэн сэм авах нь харагдана. Энэ мөчөд Дөлгөөний чихэнд хүйтэн салхи хүүгэх мэт болоод "Мөчилж ал, огтолж ал" гэгтүүн тодоос тод сонсогдхон тэр. Яг өөдөөс нь харсаар зогсох 3 охины хинэн ч үг хэлээгүй гэдгийг залуу ир сайтар мэдэж байв. Тэр аажуухан эргэж цонх руу харлаа. Гэвч ойр хавьд нь хүн байсангүй. Энэ үед төвчээр нь алдарсан эрхмээ их л уцаартайгаар босч ирээд Дөлгөөний мөрнөөс нь угц татж эргүүлв. Харин сайхнаа чимээгүй хിവэр тэднийг ширтэж суун. Эрхмээ Дөлгөөний нүүрэнд нь нүрэн тулгах шахан ойртоод "Хөөе мала, чи татчихсан юм уу?" гэж зөөлнөр асуув. Дөлгөн огт хариу өгсөнгүй. Түүний нүд нь амьгүй мэт хөлрөөд эрхмээгийн өмнөөс таг ширтэн. Лаларч нь тэгсэн байна штэ. Эрхмээ ин хилээд Дөлгөөний энгэр замыг нь тавьж баг зэрэг түлхээд орхив. Дөлгөө мөн л хариу үзүүлсэнгүй хിവэр хөлөрч зогсон. Эрхмээ аажуухан эргэж сайхнаа тийш хараад "Энэ бүтэхгүй. Миний хөвшин нэг тийш нь оруулаад унтуулчих" гэв. Яг энэ мөчөд түүний ард дагзнаас нь ямар нэгэн хүнд зүйл тасгийн бууж хоёр нүд нь хоромхон харанхуйлаад шалан дээр тэрийг хадаж унахан дээр.